хэлье. Миний хувьд бол энэ ажлын хэсэгт бол орж ажилласан. За ямар шалтгаан байсан бэ гэхэлэр шинжлэх ухааны байгууллагуудын статус болон тодорхойлт байр суурьуудыг нэг мөр цэгцлэгтэй холбоотой саналаа оруулах. Ер нь энэ шинжлэх ухааны салбар ихтэй сургуулийн асуудлуудыг хөндөг зорилгоор ажлын хэсэгт орсон. За гэхдээ бид нар өнөөдөр энэ одоо хэлж байгаа хуулийн дээр үндсэндээ нэг хоёр төрлийн асуудлыг бол яриад байна тийм. Нэгдүгээрт бол тендерийн үед шаарддаг материалыг болиулах гэдэг босго ярьж байгаа. За хоёрдугаарт мэдээллийн сангийн асуудал ярьж байгаа. За бид нар шинжлэх ухааны технологийн асуудлыг ярихдаа юуг орхигдуулаад байгаа вэ гэхлээр одоо байгаа ихтэй сургуулиудынхаа статус болон байр суурийг бид нар хуулийн нэр томьёонд ер нь зэгцэлж чадахгүй байна. Одоо хүртэл зарим ихтэй сургууль төрийн өмчт үйлдвэрийн газар гэдэг нэртэй байгаа. Нэгдүгээр асуудал. Тэгэхээр хин өнөөдөр энэ хуулийн болон энэ хуулиас дагалдж байгаа тэр тендер дээр тавигдах шаардлага чөлөөлөгдөх вэ гэдгийг харахаар одоогийн байдлаар бол одоо энэ нэр англиараа бол хүрээлэнгүүд илүү байна тий. За энэ тэгээд төрийн өмчт болж байгаа гэсэн. Тэгэхээр судалгааг бол зөвхөн төрийн өмчийн байгууллагууд бас хийдэггүй. Олон улсын байгууллагууд хийдэг. Бид нар гэрээгээр олон улсын том одоо байгууллагууд бол маш олон бодлогын судалгаа хийдэг. Шинжилгээ хийдэг, хөндлөнгийн шинжиж ажлууд хийдэг тий. Бид нар тэндээс маш их мэдээллүүдийг авдаг хэрнээ энэ давууд байдлыг олгож байгаа гэдэг юм уу? Одоо энэ зүйлд бол тэр олон улсын байгууллагын судалгаа болон иргэний нийгмийн судалгаанууд бол энд орохгүй болчиход байгаа гэсэн. Тэгэхээр ерөн сүүлийн үед хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд өөрөө төрийн өмчөд хуулийн этгээд давуу байдал олгож байгаа нь өөрөө бас элтэд жоохон ашиг сонирхлын зөрчилтэй юм шиг харагдаад байгаа гэж одоо би бол судлаач хүний хувьд бол бас одоо хэлж байгаа. Тэгэхээр энэ бол буруу жишг. Тэгэхээр энийг бид нар өнөөдрийн биш юм а гэхэд дараагийн одоо энэ ажлын дэд хэсгээсээ бид нар шинжлэх ухаан энэ технологийн асуудлыг хөндөж байгаа гишүүдээрээ дахиж хуулийн төслийг одоо өргөжлүүлэн ярих хэрэгтэй. Өргөжлүүлэн энэ асуудлаа засах хэрэгтэй гэдэг байр суурьтай байсан учраас энд ороо яваад байгаа. Тэгэхээр би өнөөдөр энэ одоо зөвхөн ажлын хэсэг гэлтгүү одоо мөн бусад гишүүдээс ч гэсэн бас асуумаар байгаа. Ялангуяа одоо ажлын хэсгийн дараагаас тий ер нь цаашдаа бид нар их сургуулийнхаа статусыг ярих тий. За дараагийнх нь ихтэй сургуулаа бид нар энэ улс төрөөс салгамаар байна. Ихтэй сургуулиудыг бид нар одоо удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд бол улс төрийн томилгоо, улс төрийн одоо асуудлууд их орж байгаа учраас энэ нь өөрөө үүсгэн байгуулагчийн төлөөлөлтөө нөлөөтэй. Дээрээс нь хараат бус байдлыг бий болгож дэмжиж өгч чадахгүй. Ихтэй сургуулийн удирдлага гэдэг чинь өөрөө ихтэй сургуулийнхаа төлөөлөл байж сонгох тустай асуудал байхгүй. Тэгэхээр энэ дээр жишээлбэл бид нар бас л яригдах ёстой асуудал. Тэгэхээр энэ ихтэй сургуулийн асуудал, энэ томилгоо, улс төрөөс нөлөөтэй байгаа энэ зүйлүүд болон дараагийн удаа тэр мэдээллийн сангийн асуудлыг иргэний нийгмийн салбар болон олон улсын байгууллагад нээлттэй болгох асуудлаар дараагийн хуулийн төслийг санаачлах уу? Энэ дээр ажиллах уу гэдгийг би таны амнаас бас ингэж асуумаар байна. Мөн одоо энэ чуулганы одоо энэ дэрт бас тэмдэглүүлэх зорилготойгоо учраас бас асууж байгаа шүү. Энийг тань дээр байр сууриа илэрхийлж өгөөч гэж хүсэж байна. Мөн ажлын хэсгээс бас тодруулъя. Мэдээллийн сан иргэний нийгэм олон улсын байгууллагуудад яаж одоо нээлттэй байх боломжтой вэ гэдгийг асуув. За би мөн бас нэг одоо санал оруулаад байгаа. Тэрний юу вэ гэхээр мэдээлэл байршиж байгаа бол хүртээмжтэй байх ёстой гэдгийг ярьсан. За хоёрдугаарт мэдээллийг өмнө нь хийгдсэн судалгаа учраас дахиж хийгдэхгүй гэдэг баталгааг мэдээллийн сандар бид нар оруулж чадаагүй. Яг бол хуулийн төслийн хүрээнд шин заалт оруулчихгүй гэдэг. Тэгэхээр энийг дараагийн шатанд яах вэ гэдгийг би ажлын хэсгээс тайлбар авъя. За ажлын хэсгийн ахлагч Сархадын Зулбхаар гişүү асуултанд хариулъя. За би хоёр дахь асуултаас эхлээд хариулъя. Энэ мэдээллийн сангийн асуудал бидэнд бол яг хуу шинэвтер зүйл. Байхгүй бол биш байгаа. Салангад байгааг нь одоо нэгтгэж гаргаж ирж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр угаасаа тийм. Бид нөгөө мэдээллийн сан байгуулж байгаа нөгөө их хөгжлийг ашиглаж эдийн засгийн нийгэм улс төрийн за бусад одоо шийдвэр гаргана гэдэг ийм зорилготой шүү дээ. Энэ үүднээс бол мэдээллийн сан байгуулж байгаа нь бол энэ хуулиар бол нэгдсэн сан болж одоо ингэж нээгдэж байгаа. Мэдээллийн санг одоо шинэ ажилуулгатай холбоотой процедурын шинжилгээ зохицуултууд бол орсон. Гэхдээ бас зарим зүйл бол бид бол нэмж чадаагүй. Энийг сарын чулуун гишүүн бол сайн мэдж байгаа. Цаашдаа энэ энэтэй холбоотой асуудлыг бол бид нэгдсэн байгаа. Үндэсний судалгааны нэгдсэн мэдээллийн сан шинжлэх ухааны технологийн асуудал эрхсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцсан ажиллуулах гэдэг. Энэ хүрээндээ энэ зүйлүүдээ шийднэ. Гэхдээ энэтэй холбоотой бидний одоо ярьж байсан тодорхой саналууд заавал яригдах ёстой. Энийг иргэд иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага ашиглах уу гэдэг асуудлыг өөрсдөө зохицуулна гэсэн үг.
ашиглана. Ер нь ихэнх мэдээлэл бол нээлттэй байдаг. А гэхдээ зарим мэдээлэл бол нарийн одоо шинэ тооцоол судалгаа одоо шинэ нууцлалын зэрэгтэй байдаг учраас энийг бол бүрэн нээдэг тохиолдол байна. А хагас нээдэг тохиолдол байна. Бас зарим мэдээлэл бол бүхэлд нь хаадаг тохиолдол байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой зүйлийг ингээд зохицуулаад явах бүрэн боломжтой гэж одоо ойлгож байгаамаа. За дараагийн асуудал бол энэ ихтэй сургуулиудын асуудал ярьж байна. За байнгын хороо болон боловсрол шинжилгээ ухааны дэд хорооны гишүүд бид хамтдаа бас ажилласан. Их сургуулийн төлөөллүүдтэй бүгднтэй нь уулзсан, хамтарсан байдлаар. За их сургуулиудаар очиж ажилласан. Энэ явцад юу хийсэн гэхээр яг таны ярьсан зүйл одоо бас асуудал болж очсон юм. Их сургуулиудыг төрийн өмчөд үйлдвэрийн газрын статустай болгочихсон. Энэ бол төсөв санхүүтэй холбоотой ийм ангил юм билээ. Тэгэхээр энэс болоод зарим тохиолдолд бол их сургууль өөрийгөө хөгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргаж чаддаг. Энэ одоо төрийн өмчөд үйлдвэрийн газрын статустай учраас төсөв санхүүтэй холбоотой хязгаарлалтууд маш их байдаг. Тэгэхээр их сургуулийн хувьд бол тэр нь бол үндсэндээ хөгжлийн боомлсон, хөгжлийн хязгаарсан нөхцөл болж байгаа учраас энийг та бүхэн бас цаашдаа авч үзээшээ гэсэн бид мөн ажлынгээр бол ажиллана гэдгээ бол ажлын хэсэг за байнгын хороо ажилласан одоо төвшөнд бол бас санал дүгнэлтээ гаргаад Галбаатар гишүүнээр ахлуулсан манай одоо улсын хурлын даргын одоо шинэ захимжаар байгуулсан ажлын хэсэг байж байгаа. Тэр нь бол боловсрол шинжилгээ ухааны одоо шинэ чиглэлээр өнөөдрийн нөхцөлд үнэлт хийгээд тэр санал дүгнэлт боловсруулж байгаа. За би энийг одоо Галбаатар гишүүнд бол хөргүүлсэн байгаа. Тэгэхээр шинжилгээ ухааны чиглэлээр ч гэсэн одоо тодорхой эндээс ямар цаашдаа арга хэмжээ авахтай холбоотой асуудлууд яригдана. Саяны ихтэй сургуулиудтай холбоотой зүүжсэн бас яригдахаар байгаа шүү гэдгийг бас энэ танд мэдээлэл болгоё. За